Монголын говь тачир сэрэг ургамалтай, усаар ядмаг, зундаа агим халуун, өвөлдөө тэсгэм хүйтэн хадуу ширүүн ур амьсгалтай. Ийм хүнд хэцүү нөхцөлд дасан зогцож, цолирхог хэрийн байгалийн тэнцвэрийг хадгалахад чухал үр гүйцэтгэдэг амьтан бол Монгол бүхэн. Монгол бүхэн түүхэн тархац нутагта эргэн ирсэн. Монгол бүхэн дэлхийн бөмбөрцхийн өөр хаанч байхгүй, зөвхөн Монголд байдаг унган амьтаа. Бас сүүлчийн мөслөгийн үед үсрэхэг хэрс, арстан зан зэрэг амьтадтай зэрэгцэн амьдарч байсан эртний амьтан билээ. Тийм ч учраас амьд эрмэл гэж нэрлэх нь бий. Монгол бүхэн хэрэгсаас эхлээд айраг болон их нууруудын сав газар, хүйсийн шаргын говьор дамжин бигэр нуур, орог нуур, бөөнцөг нуур хүртэлх өргөн уудам нутагт тархсан байна. Түүнчлэн Монгол бүхэн нутгийн зүүн талын хуурай хэрт амьдарч байсныг хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг нотолж байна. Гэвч байгаль, нийгмийн олон сөрөг нөлөөллийн улмаас бүхэнгийн тоо толгой эрс зөөрч, тархас нутаг нь хомигдож, 1981 оны судалгаагаар 1000 гаруйхан бүхэн зөвхөн шаргын говьд үлдсэн бөгөөд бусад газарт устж мөхлийн ирмэгт ойртсон байлаа. Нутгийн унган амьтан болох Монгол бүхэнгөө мөхлөөс аврахын тулд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар 1997 оноос эхлэн талуудтай хамтран хамгааллын ажлыг тасралтгүй хийсэн юм. Ингэхдээ Монгол бүхэнгийн тоо толгойг 20,000 хүргэх томоохон амбицтай зорилго тавьж ажилласан юм. Бүхэн хамгаалах ажил амар хялбар байсангүй. Алхам тутамд бэрхшээлтэй тулж байлаа. Учир нь хууль бус агнуур, бэлчээрийн хомсдол, ган, зуд гэд Монгол бүхэнд занал хийх аюул дэндүү болов. Хэдийгээр мундахгүй олон бэрхшээл байсан ч Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар бүхэн хамгааллын олон талт үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж хэрэгжүүлж чадсан юм. Үүнээс онцлон дурдвал талуудтай хамтран бүхэн хамгааллын хууль эрх зүйн орчныг сайжруулж, бүхэнгийн зарим тархац нутгийг орон нутгийн болон улсын тусгай хамгаалтанд авч чадсан нь томоохон амжилт болсон юм. Бүхэн хамгаалагчдаас бүрдсэн хууль бус агнууртай тэмцэх сүлжээ баг бий болгож, хяналт шалгалтыг тогтмолжуулснаар хууль бус агнуурыг тасан зогсоож чадлаа. Монгол бүхэн хамгаалалд нутгийн иргэдийг оролцуулах, зөв ойлголт өгөх нь хамгааллын ажил үр дүнд хүрэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс бүхэнгийн үндсэн хамгаалахын чухлыг ойлгуулах сургалт, сурталчилгааны ажлыг өргөн сар хүрээгээр олон жилийн туршид хийж ирлээ. Үүний үр дүнд нутгийн иргэдийн мэдлэг, хандлага сайжирч, сурталчилгааны ажилд өөрсдийн санаачилгаар идэвхтэй оролцдог болсон юм. Мөн бүхэн ундаалдаг болог шандны ихийг хашиж хамгаалсан нь амьдрах орчнын сэргээн сайжруулах чухал шийдэл болсон юм. Булгийн ойролцоо тавьсан автоматик камерын судалгаагаар Монгол бүхэн булгаас ундаалж байгаа нь тодорхой болж, бидний хийж байгаа ажил үр дүнтэй байгааг нотолсон билээ. Энэхүү олон ажлын хажуугаар ган, зуд, халдвар төвчин гарч Монгол бүхэн олон 100 гаруй үргэж байсан гашуун он жилүүд ч бас бий. Тухайлбал гамшигт зудны улмаас 2003 онд ердөө 750 Монгол бүхэн үлдэж байсан бол 2017 онд богмалын мялзан өвчний улмаас 3391 Монгол бүхэн үлдэж байсан билээ. Гэвч бид шантраагүй хамгааллын ажил үргэлжлүүлэн хийж зорьсондоо хүрлээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын 30 гаруй жилийн хамгааллын тасралтгүй үйл ажиллагаа, донор байгууллагуудын санхүүжилт, нутгийн иргэд талуудын дэмжлэг, хамтын ажиллагаа үр дүнгийн өгч 2024 онд хийсэн хамгийн сүүлчийн судалгаагаар Монгол бүхэнгийн тоо 23,215-д хүрч өссөн сайхан мэдээ байна. Хамгийн онцлогтой нь Монгол бүхэн өмнө нь байсан түүхэн тархац нутагта олон жилийн дараа эргэн ирж тархах болсон нь зэрлэг амтан хамгааллын сайн туршлага сонгодог жишээ болж байна.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүдийн 2024 онд хийсэн судалгаагаар түүхэн тархас нутгийнхаа хойд хязгаарын айраг Хяргас нуурын хотгорт эргэн ирсэн Монгол бүхэнгийн тоо толгой нийтдээ 906 болж нэмэгдэжээ. Энэ нь том биетэй хөгтөн амьтныг зориудаар зэрэг нутаг шуулах бус. Харин хамгааллын оновчт арга хэлбэр менежментийг сонгож хэрэгжүүлснээр өөрөө байгалийн жамаараа нүүдлэн тархаж тоо толгой нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж болдгийн тод илрэл бол. Хэдийгээр бүхэн хамгааллын гайхалтай үр дүн гарсан ч энэ нь сэтгэл тайвшрах үйл явдал биш юм. Учир нь Монгол бүхэн одоо ч олон эрсдэл дунд амьдэрсэн хэвээр байна. Тиймээс хамгааллын цогц ажлыг тасралтгүй үргэлжлүүлэн хийж, дэлхийд ганцхан Монгол бүхэнгөө авран хамгаалцгаая.